За киноныхоо дараагийн эсэд ярихад бэлэн боллоо. Тохиолдлоор Живан сэтгэл мэдрэлийн эмчтэйгээ тааралдаж түүнд бүх зүйлээ ярьж орхино. Тэрээр Техад маш их сэжиглэж байсан хэдий ч тэр хизээж жинхэнэ муу хүн шиг санагдаж байгаагүй учраас эцэст нь түүнд итгэж эхэлж байснаа хүлээн зөвшөөрдөг. Харин одоо түүний гэмт бүлэглэлтэд орооцолсон байсныг мэдсэн тул өөрт нь тохиолдсон тэр аимшигт хэрэгт Техаг ямар нэгэн байдлаар холбоотой байх вэ гэхээс өгтлээ айж байлаа. Тэднийг ийн ярилцаж байх үед Техач хүрээд ирнэ. Эмнэлгийн совилогч буюу Техагийн ахлах сургуулийн найз эмэгтэй түүнийг шууд л өмгөөлж эхэлдэг. Тэрээр Живанд Теха өөртөө нь яг хэрхэн харьцаж байснаар нь түүнийг дүгнэхийг зөвлөх бөгөөд түүнээс тэр чамайг хизээ нэгэн цагт цохиж байсан уу? Хизээ нэгэн цагт чамайг санаатаагаар өртөж байсан уу гэж асууна. Мэдээж Живан үгүй гэхээс өөр хариулт өгч чаддаггүй. Гэртээ харих замд Живан бас нэгэн нууцлаг зүйлийн талаар Техагаас асууж шалгаадаг. Тэрээр өөрийнхөө хуучин сошиал хаягнаас тис өөр нэр олж харсан бөгөөд яагаад түүнийг Живан гэж дуудаад байгааг мэдхийг хүсдэг. Техагийн тайлбарлаж буйгаар бол тэхүү өөр нэрийг асрамжийн газраас өгсөн бөгөөд харин Живан бол түүний төрсөн ээжийнх нь өгсөн жинхэнэ нэр нь байв. Түүнийхээр бол Живан ээжигээ өөрийг нь орхиод явсанд хизээж үзэн яддаггүй байсан бөгөөд төрсөн нэрэндээ илүү дуртай байсан тул Теха түүнийг үргэлжлүүлэн Живан гэж дууддаг болохыг хэлж өгдөг. Гэртээ ирмэгцээ Живан өрөөндөө орж төвжээд нөгөө хуучин зураг дээрх найз эмэгтэй рүүгээ зураг сэлгээдэг. Техагаас бүрэмсэн зугтаж хариу эрхийг нь цөхрөнгөө баран хүлээж сууна. Дараагийн өглөө нь Теха Живанд дүүрэн дуутай флаш өгөөд тосгонд төрсөн өдрийн баяр болж байгаа тул имээд аваачиж өгөхийг гуйдаг. Живан үдэшлэг дээр очмогц имээ түүнийг үлдэж хоол идэхийг шаарддаг. Живанг огтхон ч идэхийг хүсэхгүй байгаа өргөс тэмхийг хүчээр идүүлэх гэж оролдох тэр мөчөд толгойд нь бас нэгэн дурсамж гясхийн орж ирнэ. Тэрээр хүүхэд байхдаа хоолоо хүчээр идүүлж байгаагаар өөрийгөө хардаг. Цочирдсан Живан гинтхэн л орилж орхино. Үдэшлэг дээр байсан бүх хүмүүсийн урам хугарч тосгоныхны өмнө тэднийг эвгүй байдалд орууллаа хэмээн дургуутдаг. Ичиж уурн хүрсэн Живан бүгд өөрийг нь шүүмжилдэг ийм газарт дахин ганц ч минут үлдэхгүйгээ мэдэгдэнэ. Тэрээр шууд л гэллүүгээ гүйж хамаг эд зүйлсээ баглаад тосгоныг орхин зочид буудлын руу яваад өгдөг. Яг энэ үед Техагийн өмнө нь хамт байсан гэмт бүлэглэлийн нэг гишүүн Живаны тухай мэдээлэл хайж ирдэг. Теха юу ч мэдэхгүй гэж мэлзэх боловч хэрвээ Теха түүнийг нууж байгаа бол үр дагавар нь маш ноцтой байх болно гэдгийг нөгөөхөр хатуу сануулна. Тэдний яриа цааш үргэлжлэхээс өмнө Техад Живаныг алга болсон гэх дуудлага ирдэг. Залуу шууд л сандралд автна. Хэрэв бүлэглийнх нь Живаныг амьд гэдгийг олж мэдвэл хуучин босс нь юу хийж болохыг төсөөлөхөөс ч айж түүнийг хайхаар ухаан жолоогүй гүйдэг. Живан шүнийг гадуур өнгөрөөж өглөө болмогц сошиал хаягаар холбогдсон өнөөх эмэгтэйтэйгээ уулздаг. Тэрээр түүнээс өөрийнхөө жинхэнэ нэр, хүүхэд нас болон өсөж торилсон асамжийн газрынхаа талаар асуудаг. Гайхалтай нь тэр эмэгтэй ярьсан бүхэн Техагийн ярьсан түүхтэй яг таг таарч байлаа. Хамгийн чухал нь тэр эмэгтэй Живаны найз залууг боксчин байсан гэдгийг батхина. Түүнийхээр бол хуучин зураг дээр Живаны өмссөн үнэтэй хувцснууд нь түүний өгсөн бэлгүүд байжээ. Түүнчлэн Живан Теха хоёрыг хамт ажиллаж байхдаа анх дотносон бидгийг ч хэлж өгдөг. Дисэн хідээч энэхүү уулзалт удалгүй маш гунигтайгаар иргэдэг. Эмэгтэй ярьснаар тэд нэгэн цагт маш дотны найзууд байсан боловч цаг хугацаа өнгөрхийн хэрээр Живаны зан авираас болж тэрээр доромжлогдож шархлах болсон байв. Дахин гомцсныхоо эцэс тэрээр тэдний нөхөрлөлд бүрэмсэн цэг тавьсан нь энэ байжээ. Үүнийг сонссон Живан бүрэн сүрсэн мэт болж тэндээс гардаг. Ялангуяа эмээгийн үдэшлэг дээр гаргасан авираа бодхоос ч ичиж, гудамжаар хийд имэйл гүлрэн алхана. Түүнд дахин тосгон руу буцаж очих ямар ч зориг үлдсэнгүй. Гэвч Теха түүнд зориулж авч өгсөн утасныхаа байршлыг хянаж байгаад эцэст нь түүнийг олж очдог. Тэрээр Живаны гудамжинд ганцаараа уйлд суухыг хараад ямар ч илүү үг хэлж сургаал айлцсангүй. Зүгээр л хажууд нь байж тайвшруулад эцэст нь түүнийг гэртээ дагуулan ирдэг. Тэднийг буцаж ирэхэд тосгоны хит хитэн авгаанаар үдэшлэг дээр болсон явдгийн төлөө Живаныг шүүмжлэхээр аль хэдийнэ хүлээж байв. Гэвч тэднийг Живан руу дайрч амжихаас өмнө эмээ урд нь гарч ирээд түүнийг маш хүчтэйгээр өмгөөлж хамгаална. Эмээ бүгдийг нь Живанг тайван орхихыг шаардах бөгөөд авгаанаарч арга буюу тарж одцгоодог.
Жован имээд талхаснаа илэрхийлэхээр дотогш орно. Гэвч түүнийг ам нээж амжихаас ч өмнө имээ хүн бүртэл эвгүй байдалд орох үе байдаг гэдгийг хэлж өгдөг. Заримдаа хүн ярихаасаа өмнө сайн бодох нь ямар чухал болохыг ойлгохын тулд эвгүй байдалд орох хэрэгтэй болдог шүү дээ гэдэг. Жован энэхүү гинтийн сайхан сэтгэлд бүрэн автаж, тисэлгүй асгартал уйлж орхидог. Хожим нь Жован хунтай ярилцах бөгөөд хун эцэст нь түүнд Техагийн өнгөрсөн амьдралын талаар илүү ихийг дэлгэж өгнө. Теха нэгэн цагт олон осод өрсөлдөхүй завьяастай ирээдүйтэй боксчин байжээ. Гэвч имээ нь хүн дээр өвтөхөд тэрээр түүнийг асгахын тулд бүхнээ зориулснаар карьер нь тэр чигтээ нурж унаж эхэлсэн байдаг. Үнэн хэрэгтээ имээ нь түүний төрсөн имэж биш байв. Техагийн ээж жаахан хүүгээ дагуулan энэ тосгонд ирж нас барах хүртлээр имээгийн амьдарсан байжээ. Үүний дараа имээ Техаг яг л өөрийнхөө төрсөн ач шиг үсгэж өөрөө гарч болох бүхий л хайр халамжийг түүнд өгсөн байв. Хожим нь имээг өвдөх үе Теха бокс тавалдаж олсон бүх мөнгөө түүний эмчилгээнд зарцуулдаг. Эцэст нь карьер нь сүйдэж мөн санхүүгийн асуудалд гүнзгий орсон тэрээр гэмт хэргийн ертөнц рүү орохоос өөр аргагүй болсон аж. Хун тайлбарлахдаа Теха хожим нь гэмшлийн мэдрэмжтэйгээ нүүр тулахгүй тулд сэтгэл хөдлөлөө нухчин дарж хүмүүстэй зодтолдож хүмүүсийг өвтөж сурсан гэдгийг хэлдэг. Гэвч энэ бүхний цаана Теха сэтгэлийн гүн шарах тээж явдаг байжээ. Хун Жованаас түүний энэ шарахыг улам бүр битгий сэтрээгээрэй гэж гуйдаг. Үүний дараах нь Жован Техаг дахин нэг зодоонд орсон болохыг олж мэднэ. Тэрээр түүнийг хайж очоод зодуулж хөхөж нятарсан байхыг нь хардаг. Түүн шиг ийм чадварлаг боксч нь яагаад өөрийгөө хамгаалж эсэргүүцэлгүйгээр хид хідэн залууст ингэж зодуулахыг төвчснийг бүсгүй огтхонч ойлгож чаддаггүй. Теха дивжэнээс гадуур хүмүүсийг өвтгөхдөө боксын чадвараа хизээж ашиглахгүй гэж амлалт өгсөн байснаа тайлбарладаг. Үүнийг сонссон Жован гинтхэн л түүнийг маш ихээр өрөвдөж эхэлнэ. Анх удаага тэрээр Техаг бүх зүйлийн талаар худлаа ярьж байж болдошгүй сэжигтэй гэмт хэрэгтэн гэж харахын оронд түүний доторх шархалсан нэгнийг олж хардаг. Тэр хоёр дараа нь салхилахаар гарч эцэст нь Жован Техагийн хизээж хүлээгээгүй нэгэн зүйлийг хэлдэг. Тэрээр Ослоос өмнө байсан гих амьдрал руугаа буцаж очихыг санал болгоно. Тэд дахин нэг өрөөнд унтаж, хормын өдрөө товлож, түхэнж, бүр хамтдаа газар тариалан эрхэлж болно гэдэг. Теха үүнд бүрэн мэл гайхаж хоцорно. Гэвч зөвшөөрхийн оронд тэрээр хүлэн гэмтсэн найз нь өөр хотоос ирж байгаа бөгөөд тэднийд байрлах хэрэгтэй болсон тул одоогоор энэ нь боломжгүй гэдгийг хурдхан шиг хэлдэг. Теха түүнийг асрах ёстой тул найз нь түүний өрөөнд унтах болно гэдэг. Гэвч тэрхүү гэмтсэн найз нь үнэн хэрэгтэй. Техагийн хуучин гэмт бүлэлдэлдэх туслах нь гэдгийг Жован мэдээгүй байв. Арайхийн зориг гаргаж Техад дахин ойртох санал тавьсан ч ямар нэгэн байдлаар татгалцсан хариу авсанд ичиж орхино. Тэрээр сая хэлсэн үгэндээ шууд харамсаж газар хагараад ороод нуугдчих юмсан гэж хүсэж байлаа. Дараагийн өглөө Жован сэрээд Техагийн найз бараг санаанд багтан бүхий л хоолыг хийж асар том өглөөний цай бэлдсэнийг олж харна. Тэрээр цадтлаа хооллож аваад дараа нь Техаг дагуулan эмнэлэг рүү явдаг. Сэтгэл мэдрэлийн эмч тэднийг энэ удаад хамтдаа ирж бие биедээ хамаагүй илүү тухтай байгааг нь хараад тэдний харилцаа хэрхэн өөрчлөгдсөнийг шууд л анзаардаг. Жован ой санамжаа сэргийлэхэд нь туслах бас нэгэн чухал шинжилгээнд хамрагдана. Үүний дараа тэд гэртээ буцаж ирээд хун түүний эхнэр болон Техагийн хуучин туслахтай хамт өдрийн хоол иддэг. Хоол идэж байх үед Теха нэгэн хачин зүйлийг анзаарна. Түүний хуучин туслах өмнөх өдөр нь барьж байснаас тис өөр утас ашиглаж байв. Теха сэжүүлж ихэлсэн ч юу ч хийсэнгүй. Хожим нь ажилласаа тарж явахдаа Теха хушиг худалдаж авдаг. Өчир нь хушиг тахин сайн гэж сонссон бөгөөд Жованыг арай хурдан идэврэхэд нь тусалж магадгүй хэмээн найдсан хэрэг. Зандаа тэрээр ажилласаа саяхан гарсан өөрийнх нь багын найз бас анхны хайр болох сэтгэл мэдрэлийн эмчийн туслахтай тааралддаг. Тэр эмэгтэй одоо ч Техэд сэтгэлдээ нь илт байв. Тэрээр Техатай сэдэгнэж эхлэх бөгөөд яг энэ үед Жован гинт тэднийг барьчихан тэр. Тэрээр шууд Техэд хөдлөхгүй байхыг тушааж гараа хажуу талдаа байлга гэж хэлээд тэрч байтгай нөгөө эмэгтэй гэрт нь хүргэх машин дуудах зураа түүнийг ухарч зогсохыг шаарддаг. Нөгөө эмэгтэйг явсны дараа Жован Техатай хамт машинд суугаад жолооч нь ирэхгүй юм шиг байна.
Тиймээс чи оронд нь жолоод гэж уцаарлангуй хэлнэ. Тэрээр сая нөгөө эмэгтэйн үсийг зулгаахыг хүссэн ч өөрийгөө арайхын барьсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд Тэхаг дуугүйхэн өөрийг нь гэрт нь хүргэж өгөхийг тушаадаг. Гэртээ ирэхэд Тэха уучлалт гуйж дахиж өөр эмэгтэйтэй тэгж харьцахгүй гэж амлана. Живан энэ амлалтанд нь утгагүйгээр их баярлах боловч Тэхэнгийн хувьд энэ нь юу ч батгаж чадахгүй байлаа. Гэтэл дахиад нэг дурсамж түүний толгойд зурсхийн орж ирдэг. Тэрээр асамжийн газарт байхдаа бүгд нийтийн шийтгэл амсдаг байсан хүүхэд насаа сандаг. Хэн нэгэн хүүхэд буруу зүйл хийх болгонд тэднийг хүл нүцгэн хүйтэнд гадаа зогсоодог байжээ. Мөн асамжийн газарт ирсэн хандивын зүйлсийг хулгаардаг байсан болон ахлах ангийн сурагчид бага ангийнхнаа зоддог байсныг ч сандаг. Живан энэ бүхнээс маш их айдаг байсан бөгөөд тийм ч учраас одоо хүчирхийлэл түүнд маш хүчтэй нөлөөлж хүмүүс бие биенээ өвтгөхийг хаахыг үзэн яддаг болсон нь энэ байв. Хожим нь тэрээр Тэхагаас юуг хамгийн их үзэн яддгийг нь асууна. Тэрээр бороог үзэн яддаг гэж хэлдэг. Учир нь түүний амьдралын хамгийн муу мөчүүд дандаа л бороо орж байх үед тохиолддог байсан юм. Эмээ нь хүн дээр өвдөх үед бороо орж байсан. Түүнийг боксоос гарахаас өөр аргагүй болох үед мөн л бороо орж байсан. Амьдралынх нь зарим хүнд хэцүү мөчүүдэд түүнийг борооноос хамгаалах хинч юу ч байдаггүй байжээ. Дараагийн өдөр нь Живан хүн болон түүний эхнэр Тэхагийн хуучин туслахтай дахин хооллохоор явна. Гэтэл Тэха нөгөө туслах залууг хоолны дундуур чимээгүйхэн алга болохыг анзаарч сэжиглэл нь бүрч ихсгэн тэр. Тэха эцэст нь түүнийг барьж аваад бүлэрлэлийн толгойлогч түүнийг явуулсан эсхийг шууд асууна. Нөгөө хэр үгүйсгэж яагаад хоёр утастай явдлаа тайлбарладаг. Тэр тэднийг нууцаар салиагүй ажээ. Нэг утас нь энгийн хэрэглээнийх бол нөгөөх нь түүний зүсээ хуйрган хүтдэг хөл бөмбөгийн тайлбарын жижиг сувагтай нь холбоотой байв. Түүнийг нь бараг хинч үздэггүй бөгөөд түүнийх тэдийг нь хинч мэддэггүй байлаа. Харин бүлэглэлийн толгойлогчийн тухайд гэвэл хэрвээ тэр хүн өөрийг нь олвол зөвхөн Тэхад гэлтгүй гурууланг нь алах магадлалтай тул ингэж болгоомжилдог гэдгээ батлан хэл. Энэ хооронд Живан нөгөөх үзмэрчтэй холбоотой бас нэгэн инээдтэй нөхцөл байдалд ордог. Үзмэрч эмэгтэй дотроо үхтлээ айж байсан ч өөрийгөө юр бусын хүчтэй гэдгээ батлахын тулд хурц үзүүртэй зүйлсээр гიშгэх ёслол үлдэж байв. Живан түүний ямар ч онцгой чадваргүй гэдгийг хэдийнэ мэдсэн тул ойролцоо могоо шидэж орхино. Учир нь могоо гарч ирвэл ёслолыг тэр даруй туслах ёстой байдгийг тэр мэдэж байлаа. Үзмэрч эмэгтэй хожим нь Живанд хүл болон нэр хүндийг нэгэн зэрэг аварсанд талархснаа илэрхийлдэг. Үүний дараа бүгд хамтдаа баярлан тэмдэглэцгээв. Эцэст нь Тэха ирж Живаныг гэрт нь хүргэж өгнө. Тэр шөнө нь тэрээр бүсгүйг гүн нойронд авттал нь хажууд нь байд. Тэр түүнийг чимээгүйхэн ширтэж байхдаа ганцхан зүйлээс үхтлээ айж байлаа. Тэдний хамтдаа амьдарч буй амьдрал нь бодит мэт санагдаж эхэлсэн бөгөөд Живан ой санамжаа буцааж олсон тэр мөчид түүнийг үрд ахиж явах болно гэдгийг тэр мэдэж байв. Харамсалтай нь тэрхүү айдас нь биелээ олж эхэлнэ. Живан сэрэх үедээ Жо гэдэг нэртэй залуу гинтхэн санаж түүнийг өөрийнх нь хуучин найз залуу байсан гэж бодож эхэлдэг. Тэрээр нууц ажиллагааныхаа талаар одоохондоо санахгүй байгаа ч Хонган их сургуульд сурч байснаа сандав бөгөөд ханан дээр бичсэн он сар өдөр нь олон жилийн өмнөх биш, саяхных болохыг анзаарна. Тэха тэднийг 2 жил хамт байсан гэж хэлсэн тул цаг хугацааны хувьд энэ бүхэн гинтхэн л ямар ч утгагүй буруу санагдаж эхэлдэг. Живан шууд л сэтгэл мэдрэлийн эмч дээрээ очиж саяхан орж ирсэн дурсамжийнхаа талаар ярьж өгдөг. Хонган их сургуулийн тухай дурсахад эмч ч бас тэнд сурч байснаа хэлэх бөгөөд энэхүү Жо гэдэг хүн үнэхээр бодит хүн үү? Эсвэл зүгээр л зүүднийх нь нэг хэсэг үү гэдгийг шалгахын тулд хуучин хамтран ажиллагчтайгаа холбогдож өгч чадна гэдгээ хэлдэг. Эмч их сургуулийн бүртгэлээс яг тэр нэртэй хүнийг олж бүр утасны дугаарыг нь хүртэл олж авна. Живан түүн рүү залгахад утас агсан даруйдаа өнөөх залуу түүний хоолойг шууд таньж хаагур байсныг нь асуудаг. Живан орой сөүлд уулзахдаа бүх зүйлийг тайлбарлана гэдгээ хэлдэг. Үүний дараа эмч нар Живаны ой санамжийн тодорхой хэсгийг сэргээсэн тэрхүү эмчилгээг дахин давтахдаа энэ удаад сөүл дэх илүү нарийн мэргэжлийн эмнэлэгт хийхээр шийддэг. Тэха түүнтэй хамт явж тоног төхөөрөмжийг нь өөрийн биеэр шалгана гэж хэлэх боловч эмч сөүлд аль хэдийнэ семинартай байгаа тул Живаныг өөртөөгөө хамт авч явж чадна гэдгээ
тайлбарлана. Учир нь Техад ч бас заавал суух ёстой чухал хичээл байсан юм. Гэтэл эмээ гинт өвдөж Теха түүнийг яаралтай эмнэлэгт хүргэх хэрэгтэй болсноор тэдний асуудал санамсаргүй байдлаар шийдэгдэх шиг болдог. Эмч нар эмээг хавдагтай болохыг олж мэднэ. Теха Живаныг эмчтэй хамт явахыг бичлэн гуйж, эмээ уухаа мартахгүй гээд эмүүдийг нь хийсэн цүн хөгж явуулдаг. Замдаа Живан зүнхээ нээж үзтэл дотор нь дулаахан оймс байхыг олж хардаг. Тэрээр хүүхдийн асрамжийн газарт байхдаа цасан донд хөл нүцгэн зогсох шийтгэл амсаж байсан тул хүүтэнд ямар их дургүйгээ тэлж байснаа санана. Урт аяллаа туршид тэр ямар нэгэн зүйл сонсгосон гэж хүсэх үедээ Теха түүнд зориулж хөгжим тоглуулагч хүртэл хийсэн байсныг олж мэддэг. Тэгтэл бороо орж эхэлнэ. Живан шууд л Техагийн амьдралынх нь хамгийн өвдөлттэй мөчүүдэд хинч түүнийг хамгаалж байгаагүй болохоор бороонд дургүй гэж хэлж байсныг сандаг. Өөрийнхөө талаар юу ч бодолгүйгээр Живан шууд л эргэж түүн рүү ухаан жолоогүй яардаг. Тэр энэ удаад дахин бороонд ганцаардаж байгаа мэт мэдрэмж төрүүлэхгүй тулд хажууд нь зогсох тэр хүн нь байхыг хүссэн хэрэг. Энэхүү шийдвэрийнхээ ачаар тэрээр жотоо очиж уулздаггүй. Живан ямар ч дурсамжаа мартсан байлаа гэсэн Техаг гих түүний сэтгэл ямар ч эргэлзээгүйгээр бодтой бөгөөд зүгээр л үл тоож орхиж болохгүй зүйл гэдгийг бүрэн ойлгож ухаардаг. Живаныг буцаж ирэхэд Теха маш ихээр догдолж сэтгэл нь хөдөлдөг. Учир нь түүний амьдралд анх удаага хэн нэгэн өөрийгөө биш түүнийг сонгосон нь энэ байв. Гэхдээ Живан дөнгөж сая маш том урхинаас мулдарсныг тэдний хэн нь ч мэдээгүй байдаг. Жо аль хэдийнэ гэмт бүлэглэлийн толгойлогчтой тохиролцоо хийхээс өөр аргагүйд хүрсэн байв. Бүлэглэлийн босс түүнд амьд үлдэхийг хүсэж байвал Живаныг олж тэдэнд тушаахыг тушаасан байдаг. Теха өөрийг нь хуурч Живаныг үнэндээ алаагүйд бүлэглэлийн толгойлогчийн уур хилэн дээд зэгтээ хүрсэн байв. Теха энэ байгууллагад 14 жилийн турш ажиллахдаа ганц ч ноцтой алдаа гаргаж байгаагүй бөгөөд бүлэглэлийн толгойлогч түүнд бүрэн итгэдэг байв. Гэвч Теха бүлэглэлийг бус Живаныг сонгосон тул тэрхүү бүх үнэнч байдал итгэлцэл тэр чихтэй нурж сүрчээ. Энэ үед Теха эмээ болон Живантай хамт гадуур нэгэн өдрийг маш амар амгалан өнгөрүүлдэг. Эмээ эцэст нь түүнээс өөрийнх нь өвчний эсрэг ингэж их тэмцэхэ болохыг гуйдаг. Тэр Техаг өөрийг нь үрд амьд байлгах гэж хичээж өөрийгөө сүйтгэсэй гэж огтхон ч хүсэхгүй байв. Үүний оронд эмээ үлдсэн хугацаагаа хайртай хүмүүстэйгээ ад жаргалтай дурсамж бүтээж өнгөрөөхийг хүсэж байдаг. Хожим нь Теха эмээг орондоо ороход нь босолно. Түүнийг өрөөнөөс гарахад Живан гадаа зогсож байхыг олж хардаг. Тэрээр тэдний ярианы зарим хэсгийг сэм сонсчихсон бөгөөд гэрлэлттэй холбоотой ямар нэг зүйл ярьсныг нь дуулчихсан байдаг. Живан шууд л Техаг гэрлэх саныг тавихаар бэлдэж байна гэж төсөөлж эхэлнэ. Дараагийн өглөө гэхэд тэрээр ямар өнгийн цэцэг авчрах хэрэгтэй, гэрлэх санал хэрхэн харагдах ёстой талаар аль хэдийнэ яриад эхэлдэг. Харин Теха түүний юу яриад байгааг огтхон ч ойлгодоггүй. Дараа нь Теха хуучин туслахтайгаа нууцаар ярилцаж Живаны ой санамж бүрэн сэргэмэгц түүнийг аюулгүй байдлынхаа төлөө тосгоноос маш хол явуулахаар төлөвлөж байгаагаа хэлдэг. Харамсалтай нь тосгоны хідэн авгаанаар энэ бүхнийг бас л сэм сонсчихдог. Энэ үед тэд Живантай аль хэдийнэ маш дотн басан байсан бөгөөд бүсгүй гэрлэхдээ баяртайгаар бэлдэж байхад үүнийг явуулахаар нууцаар бэлдэж байгаад маш их хэмзэлдэг. Тэд Живаныг ирэх хүртэл хүлээж байгаад сонссон бүхнээ түүнд хэлж орхино. Харин Живан тэдэнд итгэхийг огтхон ч хүсэхгүй татгалздаг. Живан тэдний буруугаар ойлгосон байх ёстой. Учир нь Теха түүнд хязгааргүй хайртай болохоор хизээж орхихгүй гэж зүтгэнэ. Гэвч гэртээ ирэхэд нь Теха түүнээс дүлөөд байгааг тэр анзаардаг. Эцэст нь Живан түүнээс гэрлэлтийн талаар шууд л асууж орхино. Харин Теха одоохондоо хамгийн чухал зүйл бол ой санамжаа сэргээх явдал бөгөөд үүний дараа бүх зүйлийг дахин шийдэж болно гэдгийг хэлдэг. Үүнийг сонссон Живан шууд л нуран унана. Тэрээр Техаг хайртайдаа бус зүгээр л өрөвцөндөө хажууд нь үлдэж байгаа юм байна гэж бодож эхэлдэг. Зүрхэн шахалсан бүсгүй толгоогоо сэргээхээр ганцаараа гарч шүндүл болтол нэгэн газар арх урд суудаг. Тохиолдлоор тэрээр сэтгэл мэдрэлийн эмчтэйгээ уцаар холбогдох бөгөөд эмч түүний хаана байгааг олж мэдээд хайж очдог. Түүнийг харамгцаа эмч ой санамжаа сэргээхээсээ өмнө Техатайтай үнэхээр гэрлэхээр төлөвлөж байгаа эсхийг нь асууна.
Живан Техад маш их хайртайж түүний гаргаж буй зан авир өөрийг нь байнга шахалуулж байгааг хүлээн зөвшөөрдөг. Тэрээр уйсаар байгаад эцэст нь унтаад өгнө. Сэтгэл мэдрэлийн эмч Живаныг гэрт нь буцааж авчирдаг. Гэхдээ түүнийг хүлээлгэж өгөхөөсөө өмнө тэрээр Техатай нүүр тулж түүнийг үнэхээр найз залуу нь мөн эсхийг шалгаадаг. Живан одоогоор ямар ч ой санамжгүй байгаа тул түүнийг хуурах маш амархан гэдгийг ч хатуухан сануулна. Теха шууд л уурлаж өөрт нь хамаагүй хэрэгт хүнлэнгөөс оролцохгүй байхыг анхааруулад Живаныг ботвш авч ордог. Хагас нойрмог байхдаа Живан бүх зүйлийг санаж байгаагаа бас Теха өөртөө ингэж хандах ёсгүй байсан талаар буртанч эхэлдэг. Гэтэл Теха үүнийг нь шал буруугаар ойлгож тэрээр бүсгүйн ой санамж эцэст нь буцаад иржээ гэж бат итгэдэг. Нэг бодлын догдолж нөгөөдөөгөр айдаст автсан Теха энэ тухайгаа хүнд очиж хэлдэг. Харин хүн хэрвээ Живан үнэхээр бүхнийг сансан бол одоо ганцхан л асуудал үлдлээ гэдгийг сануулна. Тэрээр Солонгост үлдэх нь хэтэрхий аюултай бөгөөд амьд үлдэхийн тулд улс орноо орхин явах хэрэгтэй гэдгээ ойлгох ёстой байв. Хүн Техаг өргөдөж Живаны дагуулан Япон руу явж хоёулаа хамтдаа шинээр эхлэхийг санал болгодог. Гэвч Теха татгалзна. Эмээгийнх нь би маш муу байгаа тул тэр өөрийнхөө аз жаргалын төлөө түүнийг хайж явж чадахгүй нь ойлгомжтой. Ядаж энэ удаад тэр өөрийнхөө хувиа хичээхийг зөвшөөрч чадсангүй. Үүний дараа тэрээр гудамжаар нулимс туслуулан алхах бөгөөд Живантай өнгөрүүлсэн дурсамжууд нь толгойд нь тасралтгүй эргэлцээр байв. Энэ хооронд сэтгэл мэдрэлийн эмч хүндлэнгөөс оролцсоор л байлаа. Тэрээр жолтой холбогдож Живаны талаар уулзаж ярилцахыг хүсдэг. Дараагийн өглөө Теха гэртээ буцаж ирэхэд нь тэрээр Живантай яг л бүх ой санамжаа сэргээсэн хүн шиг харьцаж эхэлнэ. Тэрээр тосгонд үлдэх нь аюултай бөгөөд улс орноосоо явах ёстой гэдгийг хэлдэг. Живан тэр чигтээ сүрж орхино. Тэрээр тэдний харилцаа бүхэлдээ зүгээр л жүжиг байсан юм уу гэж асуухад Теха өөрийгөө хүчлэн байж тийм гэж хариулдаг. Уйлж байхдаа Живан санамсаргүйгээр зургийн жааз цохиж гараа зүсчинэ. Сэтгэл санаа нь бүрэн сүрсэн тэрээр утсаа хүртэл орон дээрээ орхиод гэрээсээ гарч явдаг. Бүгд түүнийг ухаан жолоогүй хайх боловч Живан аль хэдийнэ төрийн байгууллагад очиж өөрт нь ямар ч бичиг баримт ашиглах боломжтой хурууны хээ байхгүй гэдгээ тайлбарлан өөрийгөө тушаачсан байв. Эцэст нь Теха гудамжны камеруудыг шүүж байгаад түүнийг тээвэрлэж явсан машиныг олж дүнгдэг. Тэрээр Живаныг буцааж авчрахаар ирсэн тосгоны Афган нарын тусламжтайгаар замыг хааж зогсоно. Зөвхөн тэр үед л тэд Живаны ой санамж хизээж сэргээгүй байсныг олж мэддэг. Теха түүний согтуудаа хэлсэн үгийг тэр чигт нь буруугаар ойлгосон нь энэ байв. Живан түүнийг уучлж баяртайгаар гэртээ буцаж ирдэг. Теха түүнийг ягаан цэцгэн дуртай гэж нэгэнтээ цухас дуртахад нь тогтоогоод авсан байсан бөгөөд азраар дүүрэн ягаан цэцэг дэвснийг хараад Живаны аз жаргал бүр ч ихээр ундарна. Живан үдэслэнтэй даашин заа өмсөж Теха хослолоо өмсөн хоёулаа гэрлэлт шиг жижигхэн хувийн баяр тэмдэглэдэг. Тэд үдшийг ярилцаж, инээлдэж, дурсамжаа хуваалцсан өнгөрөөнө. Теха эцэст нь өөрийн зохиосон хуурамч хайрын түүхээ биш, тэдний жинхэнэ өнгөрсөн түүхийн зарим хэсгээс Живанд хуучилж өгдөг. Живан түүнд маш их хайртай болсон тул сошиал хаягийнхаа нуут үгийг хүртэл түүний нэрээр хийснээ хүлээн зөвшөөрдөг. Эцэст нь тэрээр хажууд нь унтаад өгдөг. Гэвч тэдний энэхүү амар амгалан мөчийг сэтгэл мэдрэлийн эмчийн урилгагүй зочлол тасалдуулдаг. Дахиад л дундуур нь орж ирсэн тэрээр Жотой уулзаж Живаны жинхэнэ хэн болохыг олж мэдснээ тайлбарладаг. Тэр бол жирийн нэг эмэгтэй огт биш, харин улсын прокурор хүн байлаа. Эмч хэтэрхий ихийг дэлгэж бүхнийг баллаж орхилоо гэж бодсон Теха бараг л галзуурах шахав. Гэтэл сэтгэл мэдрэлийн эмч Жото ярилцах үедээ сэжиг авч түүнд ямар ч хаяг байшил өгөхөөл татгалзсан гэдгээ тайлбарлана. Оронд нь тэрээр Живаныг ижилхэн нэртэй өөр хүнтэй андуурсан дүр эсгсэн байв. Теха шууд л хандлага өөрчилж нөхцөл байдлыг төгс зохицуулсан түүнийг магтан сайшаадаг. Үүний дараа Теха сэтгэл мэдрэлийн эмчээс Живаны ой санамжийг илүү хурдан сэргээхэд хэрхэн туслах талаар зөвлөгөө хүснэ. Энэ хооронд Живан Техагаас алхамж холдохгүй наалдаж боксийн зааланд хүртэх дагаж яван боксийн бэхийн өмсөн түүнтэй тоглоом шоглоом хийх болно. Техагийн залуу тусаанчдын нэг нь чухал тэмцээнд оролцоход Живан түүнийг дэмжихээр хамт явдаг. Тулааны үеэр рингийн эргэн тойрны арчилгаа муу байснаас болж боксчин халтарч гэмтэл авчихсан тэр.
Живан шууд л урд нь гарч ирэн зохион байгуулагчдын хайхрамжгүй байдлаас болж Техагийн тулаанч хожигдох ёсгүй гэж маргалдаг. Хэрвээ тэд тэмцээнийг дахин эхлүүлэхээс татгалзуул хуулийн дагуу арга хэмжээ авна гэж сүрдүүлдэг. Албаны хүмүүс эцэст нь бууж өгнө. Тулаан дахин явагдаж Техагийн шавь ялалт байгуулдаг. Бүгд ухаангүй баярлан тэмдэглэх боловч Живаны гэртээ буцаж ирэхэд шалан дээр нэгэн аимшигтэй зүйл хэвтэж байхыг олж хардаг. Энэ бол түүний нэгэнтээ гэмт бүлэглэлийн эсрэг нотлох баримт бичгэд ашиглаж байсан яг нөгөө цаг нь байлаа. Түүний ард бүлэглэлийн толгойлогч өөрийн биеэр зогсож байв. Тэрээр боксийн тэмцээн дээр түүнийг Техатай хамт байхыг харсныхаа дараа нууцаар ажиллаж Живаныг ой санамжаа алдсныг нь ойлгосон байжээ. Тэр хэн болохоо огтхон ч мэдэгдэхгүйгээр үүнийг баталгаажуулахаар биечлэн ирсэн нь энэ байв. Живан цагийг авч түүнийх мөн эсхийг диннээр асууна. Түүнийг санахгүй байгаа ч гэсэн Живаны дотор ямар нэгэн зүйл сэрэмжилж айдас давтдаг. Тэр хурдхан шиг цагийг нь өгөөд тэндээс явж оддог. Хожим нь тэр имээтэйгээ сууж байхдаа өнөөх таарлцсан хачирхалтай хөгшин нэрийн талаар энгийнээр хуучилна. Тэр шөнө нь Теха цэцэг бас оройн хоол барьсаар гэртээ ирэх үед бүлэглэлийн толгойлогч түүний нэрийг дуудахыг сонсдог. Теха түүнийг хармагцаа Живанд битгий гар хүрээж гэж шууд л гуйж эхэлнэ. Тэрээр Живаныг ой санамжаа алдсан тул одоо байгуулсад ямар ч аюул учруулж чадахгүй гэдгийг тайлбарладаг. Дараа нь тэрээр энэ бүхний жинхэнэ шалтгаан нь ердөөл түүнд хайртай болсондоо гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Бүлэглэлийн толгойлогчийн уур хилэн дээд зэгтээ хүрнэ. Теха түүний төлөө 14 жилийн турш нэг ч алдаа гаргалгүй үнэнчээр түтгсэн атлаа. Зөвхөн хайр дурлалаас болж бүхнийг ургаж орхисонд тэрээр хилгэндэг. Түүнийг шийдэхийн тулд бүлэглэлийн толгойлогч Техаг хуучин удирдлагад орно байсан хид хідэн хүмүүсийг нь самбал дээр хүлчихсэн газарт аваачдаг. За ингээд 2 дугаар хэсэг энэ хүрээд дуслаа.